нэг 2000 ажиллаж явуулах гэж бэлдээд байна. Энэ хүмүүсийг Монголд 6 сар ямар ч хил амгүй ажиллах хэрэгтэй байна. Алийг нэг л хийчих. Энэхүү байдал цааш удаан үргэлжлэх юм бол зөөн хүн амтай манай Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хүртэл сөрөг нөлөө үзүүлж байна. Гэхдээ монголчуудын хамаг хараажлыг эднэр л дуусгаж байгаа юм шүү дээ. Хаана гонтой монголчууд ч. Чи монголчууд бүгдийг юм гэж бодож байна. Найзч зурцсан дөхөрөөс олсон гэж цаг танаар битэн байдагцсан. Ямар ч монгол болоод мэдхгүй. Чи юу ямар өвчтэй вэ? Гараа. За. Чиний 2000 гэж Монгол гэж тавахгүй биз. Чи насаар өдөртөө чи мөгөж чадахгүй за. Надад нэр хэрэгтэй бай. Тэрийг одоо хээ! А группийн хувьд бол анх над дээр хурж ирж зохиолын санал тавьсан л да. Ямар зохиол байж болох уу гэдэг тал дээр бүгдээр хэлцгээсэн л дээ. Тэгээд энэ одоо Монголын бас урдаа барьдаг сайн жүжигчдэр дамжуулж бас нийгэмд бас дуурах хэмжээний жоохон дааны тим кино байг, сэдэв байг. Эхнээсээ л энэ киноны зохиол бичигдэж эхлэх цагаас ахуулаад их л олон юм нэгсэн л дээ. Бүгэлэг кинод экшн драма гэдэг төрөл жанрт одоо багтаж байгаа кино. A группийн хувьд хүссэн угаасаа захиалга гэх юм уу да. Тэрнээс ахуулаад нэр нь хүртэл өөрөө тийм адал явдалт тийм ээ. Тэр жанрыг бас өөртөө агуулсан, шингээсэн тийм нэр байх ёстой. Манай найзууд ярьжсэн та нар яг юу үргэх гээд байгаа юм? Монголд байгаа энэ хятадуудыг үргэх гээд байгаа юм уу тий? Эсвэл ажил хийхгүй байгаа хүмүүсээ үргэх гээд байгаа юм уу? Үргэн гэдэг чи одоо анги өрөөний л үргэлгэлтэй энэ бол. Гэхдээ бид нар энэ киног хийхдээ алим муухайг эх орноос үргэн хөөж зайлуулъя л гэсэн утгаар энэ нэрийг одоо найруулагч өгсөн бид нэр таалагдсан. Ийм зүйл байна. Тэрнээс энэ зүйлийг бид нар бол шийдэгч нар бол биш ээ. Зүгээр нийгэмд ийм зүйл байгаад байна. Чухам энийг бид нар яах ёстой юм бэ гэдэг асуултыг тавьж байгаа байхгүй юу? Бид нар одоо үнэхээр өөрсдөө ажил хийхгүй байж байгаа ч ажил хийж байгаа гадныхныг одоо буруутгаад байж болохгүй. Тийм болохоор одоо энэ үргэлэг гэдэг сэдв бол хамгийн гол нь өөртөө муу чанараа үргэе гэдэг өнцгөөс нь би харсан. Тэгээд энэ сэдвийг уран бүтээлчний хувьд те яаж тэмцэх ёстой, яаж илэрхийлэх ёстой, яаж үзэгчд хүргэх ёстой. Энэ эмзэглэлийг гол нь гэхгүй. Уран бүтээлчний хувьд эмзэглэж явдаг зүйл нь хөндөж чадсан гэж бодож байна. Энүүгээрээ бас үргэлэг кино одоо бас гол кино тоглох гэдэг ч юм уу. Тэгээд зохиолд нь дурлаж энэ дүрийг ингэх юмсад хэвсэг өслөг маань төрүүлж гисэн. Сэдвийн өөрөө. Энэхүү байдал цааш удаан үргэлжлэх юм бол зөөн хүн амтай манай Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хүртэл сөрөг нөлөө үзүүлж байна. Гэхдээ монголчуудын хамаг хараажлыг эднэр л дуусгаж байгаа юм шүү дээ. Хаана гонтой монголчууд ч. Чи монголчууд бүгдийг юм гэж бодож байна. Экшн кино тэр тусмаа энэ киноны үйл явдал өөрөө 3-4 хоногийн дотор болоод явж байгаа. Тэгээд ийм болохоор бид нар бас нэг тийм дүр гаргаад өөрөөсөө өөр юм хитрхи том өөрчлөлт хийж тэгж одоо ажиллая гэсэн тийм бодол байгаагүй. Зөвхөн яг юм цэргийн хүн. Тэгээд найз хүн, найзтай хайртай хүн. Тэгээд ийм байд нөхцөл байдалд орсон хүн яадаг юм бол эхлээд томроод исэн гар те их орон албан тушаал эрх мэдэл эрдсэн ч гэдэг юм уу. Одоо зэрэг хүмүүс ч гэсэн харилцааны нэг тийм байдаг шүү. Тийм эсвэл үгүй. Тийм хүн жоохон эвдэрсэн. Найздаа туслаад байна гэж бодоод яваад исэн чинь онголтцсон байж идэг. Одоо энэс гарахын тулд яах вэ? Шууд очиод бодоо олгож хаяал. Тэр уусыг зүгээр ингээ ичил. Гэсэн чинь үгүй ээж те тэр хор бүр тэндээ богшсон байсан байгаа байхгүй. Тийм амархан биш шүү. Байсан байж. Тэгэл дахиад үйл явдал ирэхэд яаж мяарч юм одоо биш байна. Бид нар ямар амар том юмтай ямар муухай юмтай утгалтсан юм байсан юм бэ?
Чиг ийм аюултай юм болсон байсан юм шүү дээ. Найз нөхдөднээс гачдгаа байсан. Тэнд очиж шарваад, энд очиж урваад өөрөө дагаж эргэж очиод ингээд ийм аюултай юм болсон байна. Мөнгө гэж ямар хүнийг өвдөж байна. Эх орноо ч худалдаас ихгүй болгосон байна шүү дээ. Өөрөө ч эх орноо худалдаж явжсан байна шүү дээ. Тэгээд иймэрхүү нөхцөл байвал яах юм? Тэр талаас нь л бодсон л да. Одоо тэгэл өнөөдөр бол ийм мөнгөний нийгэмд болчихлоо шүү дээ. Үүндээ мөнгө бол одоо юу ч хийх өсдөг болчихлоо шүү дээ. Тэ эх орон гэж цээжээ дийлсэн хүмүүс байна. Яг үүндээ бол мөнгө юу ч хийгээс бүчихгүй эх орон хамаагүй болсон. Яг энэ докторын дүүчсэн тийм аюу хаа манаа шүтдэг те. Өөрөө ингээд их чин олон хаадуудын зураг ингээд өрөө мөрөнд тавьсан. Би бол Монгол цустай, Монгол эх орон, Монголын их хаа маа гэж ярьдаг юмээс яг үүндээ үйлдэлээр бол Монголынхаа эсрэг юм гэдэг хийж байгаа тийм л юм. Нэг өсөнтөө өнөөдөр өөрөө нэг цатгалан байхын тулд эх ордон хөдөлдөг нэг өвөг хүмүүс байгаа шүү дээ. Энд бол Монгол үнтэй байгаа байхгүй. Ийм дүр бол угаасаа байгаа. Монголын нийгэмч үүж байгаа. Одоо яг ирээдч бол байж байгаа л асуудал шүү дээ. Энэ кино өөрөө зай завсаргүй ирээдүйн байгаа л да. Одоо ингээд нөгөө үдсэн хүнд бол нөгөө амьсгаа аваад ийшээ галтгоол өгөөд ороод ирэх тийм орон зай байхгүй. Гар тийм байх тэр их шахуу. Манай киноны тулааныг Наруто гэдэг залуу маань одоо тавьсан байгаа. Гэхдээ найруулагчийн зүгээс хэлэхдээ бол энэ бол актер тийм урьдчилаад бэлтжчихсэн төрөг бол нэг харагдмааргүй. Аль болох энгийн амьдрал дээр хүмүүс яаж зодтолдог амьдралын энгийн юм шиг харагдмаар байна. Тэгжиж үнэмшилтэй болно. Тэгэхгүй экшн гэхээр бид нэг актер бүрстэй кунфу одоо юу гэдэг тэр үеийн кино шиг хийчих юм бол монголчууд маань өөрсдөө ямар хүмүүс вэ те? Ваа фаналтай инээтрээ гэдэг те. Монголчууд экшн жанрыг барьж аваад ямар шуган кино хийх юм болоо гэ бодоод үзэхээр айгүй сонь санагдаад байгаа. Тэгэхээр яаж Монгол экшн драм гэдэг юмыг хадгалж үлдэх вэ? Гарцаа байхгүй логиктэй Монгол драматург л тэнд байлгахын төлөө бид нар хичээсэн. Айлах зодооно их үнэмшилтэй болох гэдэг л зүтгэсэн. Гэтэ одоо үнэхээр магтахаас өөр арга байхгүй. Ямар ч гэсэн миний хувьд энэ цаг үеийн одоо үнэхээр л эрэгтэй жүжигчдийн одоо гол төлөөлөл болсон ийм залуучууд маань болохоор яг манай ангид байна. Дор бүрнээ л ажиллаа сайн хийдэггүй. Хүмүүстэй л ажиллах хэрэгтэй байхгүй. Дор бүр нь өөрийнхөө хувь үнийг гүйцэтгэлийг л сайн хийдэг л болчих юм бол бид нар чадна шүү дээ. Бид нар хөгжиж шүү дээ. Үргэлэг кинонд маань бол цаанаасаа мэдээж шаардлага өндөр байсан. Тэгээд энэхүү кинонд маань зориулагдаж Red камер Монголд орж ирэх болсон. Тэгээд Red Stream X гэдэг камер захиж авсан. Transformers, Gatsby дээр кинонууд хийдэг. Тэгээд киноны ерөнхийдөө өнгө төрөх, ерөнхийдөө нэг зураг авалтын шийдэл энэ бол багаар ярилцсны үндсэн дээр таг стандартны одоо хөл дээрээс тавьд стасинт бол нэгч байхгүй. Бас нэг аливаа нэг жоохон төгшүүртэй байлгах үүднээсээ жоохон хөдөлгөөнтэй зураг авалтууд хийсэн. Тэгээ нэг тогтсон тайван тийм план бол яг үндэ нэгч байгаагүй. За объект павильон декорацны хувьд бол зураачийн ажил бол нэлээд шаардсан. Ягаад гэвэл энэ хоёр улсад болж байгаа үйл явдал. Тэгээ ялангуяа ихэнх дийлэнх үйл явдал маань Хятадд болж байгаа гэдэг утгаараа тэгээд бидний энэ нэг тухайн газар зарим нэг авч болохгүй зөвшөөрлийн жигнүүд те жишээлбэл анхны газрыг хийсэн. Дээрээс нь тэр нэг тогтгын агуулах тэр нэг ноосны үйлдвэр тусгаагийнхан ирдэг тэр улс орнын учраас бид нар энэ хийсэн байгаа. Одоо урдлын зургийг Монголд авах шаардлагатай болсон тохиолдолтой бол мэдээж яг урд зураг авсан юм шиг болохын тулд тэрэн дээр яг бүр нарийн ажилласан юм. Адаглаад жүжигчдийн хувцснаас ахуулаад дүгүүлдүүлээр хувцснууд гарна. Тэгээд цусны чинь тэргийн гот одоо өмнөх сцены халаан өсрөхгүй тулд нөгөөх нь дахиж нэг эсрэг гэдэг янзаар өөрчлөгдөж яддаг ч юм уу тиймэрхүү ажлын явцдууд их янз юм байгаа. Одоо 90-ад оны гэх юм кинонуудаас юугаараа давуу юугаар адилхан бэ гэвэл тэр үед бол тухайн үед одоо 90-ад оноос өмнө бол дандаа симфони оркестр тэгээд морин хурын жуулгач үндэсний хөгжмийг сайхан ашиглаж яг амьдаар нь бичдэг байсан. А энийг бол бид нар яг тэр төвшөнд нь хөгжмийн зохиолыг гаргаж зохиогоод тэрийг амьдаар бичээд дээрээс нь орчин үеийн хөгжмийн програмын дэвшлийг маш өргөнөөр ашиглаж энэ хөгжмүүд бий болж байгааг бас үзэгчд маань ойлгох хэрэгтэй. Тэгэхээр зэрэг бид нар бол ерөнхийдөө дэлхийн нийтийн ийм экшн киноны одоо хийцийн стандарт технологийн дагуу бид нар хийсэн. Дээрээс нь бид нар Монголын үндэснийхээ хөгжмийг хийсэн. Мэргэжлийн хөгжмийн симфони оркестрын дугалтыг ашигласан. Манай кино бол одоо
гайхамшигтай сайхан зургийн даргатай ажилласан. Зургийн дарга гэдэг хүн бол одоо киноны бас нэг том кинод одоо хэрэггүй мэрэгжил байхгүй шүү дээ бид нарт ч. Бас гол гэж ярил одоо зургийн дарга бол маш гол үүрэгтэй. Зургийн даргаараа болон манай навчаа ажилласан. Мундаг ажилласан. Үнэхээр бид дунд бас нэг эмэгтэй хүн чинь бас нарийн юм бай. Бас тэгээд навчаач хүн амттай хил хамаа олцохдоо шулуун шудраг амарч юм. Тэдэрч хэлдэг одоо нэг ээж юм шиг, эхнэр юм шиг, эгч юм шиг. Тэгэл заримдаа дүүн юм шиг тэгэл нэг хэдүүлээ. Нэг хэлхэлтэл нэг явж ингээд зураг дуусглаа. Зургийн даргаар ажиллахад бол хүнд хэцүүгээд ах ч юм уу тий одоо нэг зургийн дарга хийхэд бол одоо тийм байдаг. Тийм объект олдохгүй ийм одоо хүндрэлтэй байдаг ч гэдэг юм. Тийм асуудал гарсангүй. Монголд өнөөдөр кино продюсерийн албууд гэж асар их сайхан продюсерийн албууд байгуулагдаж байна. Энэ бол асар том Монголын уран бүтээлч бидэрт бол асар том юм өгөөж гарч ирж байгаа юм л. Яг гэвэл бид бол зөвхөн уран бүтээлэл бодох хэрэгтэй. Монголын дээр үеийн кинонууд социализмын өмнөх үеийн кинонууд маш сайн байсан. Орчин үеийн кинонууд муу болсон. Хамгийн гол нь тухайн одоо социализмын үг гэж байгаа тэр цаг хугацаанд улс өөрөө продюсер байсан байхгүй. Кино үйлдвэр байсан шүү дээ. Цахилгааснаас ч том үйлдвэр. Энэ зах зээлийн нийгэм шилжснээс хойш бид нар маш ололтой байгаа ч маш хэрэгтэй юмудаа бас алдсан. Кино үйлдвэрээ алдсан. Кино үйлдвэрлэлийг алдсан. Кино үйлдвэрлэлийн тоног хөрөмж цаг ирэхээр хоцрогдсон. Уран бүтээлч бас байхгүй болсон. Нэг уламжлал тийм Монголын кино гэдэг уламжлал бас тасарсан. Тэгээд одоо бид тэрийг сэргээж яг өөрсдийнхөө одоо дэлхийн кино урлаг хөгжиж бид нарыг хаа хол хайдсан энэ үед одоо Монгол кино босч ирж штэ. Бид нартай өрсөлдөж одоо ингээл өргөө тэнгис соёмб дан Холливуудын кинонууд нээж чинь бид нартай зэрэгцээл. Энд чинь бидний лангууг л бас нөгөө талаас нь авж ийна л гэсэн үг. Аргагүй хэм мөнгөтэй тэр л хөгжмөө сонсох ёстой. Тэгээд энэ продюсерийн компани гарч ирж ийна гэдэг бол энэ кино урлагийг одоо бүр хідэн шатаар ахиулж байгаа энэ том түүхэн тэмдэглүүштэй одоо уран бүтээлч миний хувьд бол зүйл байхгүй. Зах зээлийн нийгэм шилжсэнээс 20 жил хөрхий Монголын киночод энэ зүйлийг хэвээр нуруунд дээр үүрч авч явсан байхгүй. Продюсерийн урлаг гэж байна шүү дээ. Энийг томлуулах уу, энийг найруулах уу, хаана гарах уу, ямар маркетинг хийх үү, тэгээ ямар зохиолоор хийх энийг ингээд продюсерийн өөрийн том урлагийн нэг хэлбэр байгаа байхгүй чинь. Ийм компани байгуулагдсан одоо бидний зүйл маш их баярлж байна. Одоо энэ Prime Pictures компанид хамтран ажилласандаа би сэтгэл хангалуун байгаа. үзчихсэн гэж бодож байгаа. Тэгээд кинога үзцгэн үү гэж өрий. Бүх уран бүтээлч нар бөгөөд продюсерын багуудтай маш их баярлалаа. Тийм л баярлалаа. Манай Монголын кино урлаг бол үнэхээр гоё хөгжиж байна. Жүжигчид үнэхээр урьж чаддаг. Яа гоё тоглож чадсан байна. Киног бол үнэхээр хийж чадчихээн. Ялангуяа зодооны хэсгүүдийг техниктэй сайхан хийж байна. Уран бүтээлийн чанар ямар өндөр байж болдгийг бол үнэхээр хаалаа. Манай кинонууд бол дэлхийн тавцанд бол өрсөлдөхөөр болж шít. Сэрээсэн дуудсан тийм үзэл санаа байна гэж би одоо үзэж байна. Тийм бодит байдлыг харуулсан юм шиг санагдлаа. Ийм явдлыг болцсон юм шиг санагдлаа. Монгол хүн болон үзээсээ